идэн цагдаа нар явж байгаа. Гэж хэлж байгаа байхгүй юу? Маа өөрийгөөс амар том ойлгож байгаа. Тэр хүний бол хэлзээмиг бол нэг жоохон өөрийг даалгавар нь ерөн биелүүлчих юм уу гэж боддtiin бас нэг бодлоо. Одоо тэр тийм ажлыг хийж байгаа хүмүүс ер нь нэг жоохон 50-с дээш насныхан байна. Ахмаг насныхан. Тий, дандаа 50-с дээш насныхан. За тэр хүмүүс яг л нөгөө нэг социализмын үеийн бүтээгдэхүүн байхгүй юу? За тэр хүмүүс чинь жинхэнэ нөгөө нэг би гэж тодроогүй бусдыг хүндлэх сэтгэлгээтэй бас шаардлага тавь судаг. За манайхыг хинхийг гэж ярьд юм да. Тийм хинхийг тийм хүмүүсийг хинхийг гэдэг. Тийм хүмүүс ч л уулна яг ингээд шаардлага тавиад ингээд уулна шаардлага зөв тавьбал бас хүмүүс хүлээж авах байхаа л гэж би хараад. Монгол улсын иргэдсэн Улаанбаатар ч бас тийм тэнэг усуд биш шүү дээ. Бас нэг хүн шаардлага тавихлаар бас би юу лээ гэдгийг бас бодох гэсэн. Тийм чадвартай л гэж ойлгоод. Тиймээс одоо энэ годомжин шүлсэн хаяад сууж байгаа шээж байгаа хүмүүс ч юм уу те. Ийм дүр зургуудыг харчвал чи болдоо өгшөө муухай юм шүү гэд хэлчүүл магадгүй дараа дахиж тийм үйл гаргахгүй байхыг үүсэхгүй шүү дээ. Би бол тэгж л ойлгоод. Удамнаасаа гарах хооронд би баг тоос шороо одоо дулаан ороод нөгөө юу хайлаад хуурай цул шороо гарч ирнэ. Гудамнаасаа гарах хооронд би шороондоо дарагдаад авдаг хгүй юу? Яг тийм байна. Хурдан тэгээд одоо нөгөө шалбайг байгаа. Машинуудтай амар тийчин зүгээр л ухамсар байхгүй. Ингээд ирээ алга болгоо чи намайг бүр ингээд хүн бүхэн бас тийм биш. Наадах чинь бас үнэн үг шүү. Гэр хорооллынхан тэр чигээрээ муухай гэсэн үг биш. Цэвэрхэн байх гал үзэж тэр. Гэхдээ ер нь гэр хороолд амьдарч байгаа айлууд бас тэр чигээрээ тийм биш шүү дээ. Бас сайхан цэвэрхэн. Яаж ч танаар. Соёлын асуудлаар бас өөрсдөө бас аюул өндөр тавьсан усуд бас зөндөө амьдарч байгаа. Ингэж боддیں۔ Гэр хороолд байгаа хүмүүс хашааныхаа уртлыг л өөрсдөө цэвэрхэн цэмцгэр байлгуул тэгэл яг наачсан байхгүй. Өөдлөх хайл үүднээсээ гэж өөрийнхөө орчингөл цэвэрлээ. Хувь хүн л өөрийнхөө орчинг цэвэрлээд байгаа. Одоохондоо наадах чи ийм сэтгэхээ суугаагүй. Нэг нь сайн, нэг нь муу ер нь байна. Бүх юм муудлаас нь бодох хэрэггүй шүү дээ. Ер нь бол сайн муу хоёр бол зэрэгцэн оршдог хорвоо шүү дээ. Тийм болохоор ер нь сайныг нь илүү давуу ингэж авч явбал тэр сайн сайхан л бол. За хүс. Бусдаа илүү адилхан л байгаа юм чинь. Манайч гэсэн үгс яад ингээл суугаад байвал ялгаа байхгүй үстэй ч. Тэгэл улам уруудаа шалбагтаа утгалдаал таснаас дуусаа. Живэски гэсэн үг. Нэг хэсэг манай Улаанбаатар ч яа. Айл болгон. За тэр ууртлах хашааныхаа уртлын хэсгээ цэвэрлээл байх хэрэгтэй байхгүй. Угаацны нөхөө яагаад ухаж болчихсон. Үгүй ингэдэм юм шиг байгаа. Юм шиг байгаа гэж угаасаа манай ээж мэж ингээл юу хүмүүс гэр ороод байна. Гүнгөөтэй шүү дээ. За тэр жижиг хашаа байлаа. Нойлоо ухна. Угаацны нүх ухна. Нөгөөдг нь өвөл болохоор бүгдэрнэ. Таглана. Аваад ингэ дээш ингэ уус ингэ төлөж шүү дээ. Нойлоо ухна. Угаацны нүхөө ухна. Тойруулж яв тэр хүмүүс чинь мэдээж амьдралын болцоо боломж гэж мэдээж тэнцэнэ хэдэн жил байгаа хүмүүс бол байгаа шүү дээ. Тэгээ ингэ тойруулж ухсаар байгаад юг болчихсон. Ухах газаргүй болчихсон. Үүдэн дээрээ ухах. Нэг айлын гашаан хөдөө. Дахиад энэ талд нь нөгөө анхны газараа ухах. Эдэлт нь ухах. Чи ийм штэ. Тэгэж байг тэгэж хашаан руу ухаад тэр чинь бас хөрсний бохирдол штэ. Тэр бол үгүй баха. Нэг айлын хашаанд нэг жорлон болоод нэг муусны нүх байгаа. Харин тэрийг зуны үлрэлт ч юм уу нөгөө нэг ухдаг машин гэж яддаг штэ. Цэвэрлүүлдэг. Саруулдаг тий. Тийм л юм. Би тэг дөнгөс сая бас бодож илээ да. Ерөнхийдөө яг тэр бүр саруулж явахад бас мөнгө хэрэгтэй болно штэ. Тэр бол бас мөнгөний араас болоод. Тэр саруулахад бас тодорхой хэмжээний мөнгө өгдөг гэдэг байгаа байхгүй. За тэгээд яг хөө ингээд бүх юмыг харлуулад байвал те бүх юм хар болоод байна чинь. Мэдээж хар цагаан хоёр нөгөө хослог гэж би түрүү ярьжсэн. Тийм болохоор ер нь цагаан талаа давмгаал л та. Яага болохгүй гэж. Би нэг гэгэл юм ярьж чаа. Гэгээлэг юм ярихтаа чухал биш. Хамгийн гол нөгөө нэг одоо байгаа нийгмийг одоо энэ буруу сэтгэхүйг өөрчлөхийн тулд одоо буруугийн эсрэг цагаан зогсож байгаа шүү дээ. Тэгэхээр цагаан юмаа бас яаж төрж явах вэ? Энийг бас биднээс бас бодох шаардлагатай болчиход байгаа байхгүй. Яг л биднээс ч их хотын залуус. Тийм үстэй. Их хотын залуус юм чинь. Их хотыг яаж цааш нь гоё байлгах вэ? Яаж одоо нөгөө хотын соёл гэж яриад ихэлсэн одоо хотын соёлоо гоё байлгахын төлөө л одоо ярих хэрэгтэй болж шүү дээ. Хүнээс уучлалтгүй уучлаарай миний буруу гэдэг ийм үгийг хэлэхээс айгаад ах шаардлага багш. Энэ чинь айцтай үг биш байхгүй. Уучлаарай миний буруу баярлалаа гэдэг үгнээс айх шаардлага байхгүй. Манай нэг их чинь энэ чинь гоё үг байхгүй. Хоёулыг ингүүтэл нэг хямсаагаал нэг ийм байдалтай бай гэсэн үг биш шүү дээ. Соёл гэдэг чинь тухайн хүнд байгаа л шин чанар байхгүй. Хүний өөрийн юмыг л харуулж байгаа гэсэн үг шүү дээ. Өөрийн зан ашиг. Түүнээс бол одоо нөгөө нэг соёлтой байна. За бүтүүлэг байна гэж ингээл яриад байдаг.
юм болгоныг бол хараад нэг ингэсэн хүнийг соёлтой нэг жоохон ингээд ингэсэн хүнийг соёлгүй юмстай нахаална гэж ярьж болохгүй шүү дээ. Соёл гэдэг юм жижиг юм дээрээс л харагдана. Ер нь бас нөгөө Монголын уламжлалт сайхан ёс шүү дээ. Ахс ихсэн үнэлэх өвгдээцийн өмнө ярьж болохгүй юм, ярьж болох юм гэж би. За энэ бүхнийг бас ухамсарлах хэрэгтэй. Өнөөдөр бол одоо ерөнхийдөө бүх юм мартагдчихлээ. Байхгүй болсон байна л гэж хэлж болох. Тэгвэл өнийг одоо ингэж байлгахын тулд өнөөдрийн одоо багцуул жаахан байх үеэс нь эхэл заах хэрэгтэй байхгүй. Миний аав ямар хүн байна? Би аав шиг л хүн болох юмсан гэж би мөрөөддөг байсан. Яагаад гэвэл манай аав цэрэг хүн л дээ. Цэргийн амьдралаар нь одоо явсараа насаа хэлсэн. Би аав шиг л болох юмсан. Цэргийн амьдрал гэдэг чинь яг одоо хүнийг эр хүн болгодог үнд шудраг байдал ч юм уу тийм юм бүх юмд ингээд сургацсан байдаг. Хинээс ч бас худлаа хэлээд байхгүй, наа цана гэдэг байхгүй. Цэргийн амьдрал ч бас гоё шүү дээ. Тийм болохоор би аав шиг болохыг айгүй хүсдэг байсан. Харамсалтай нь би аав шиг цэрэг болж чадаагүй. Би өнөөдөр сэтгүүлч ээж маань сэтгүүлч байхгүй. Тэгээ би энэ сэтгүүлчийн амьдралаар одоо ингээд орцсон. Гэхдээ аавыгаа хараад ер нь аав гэдэг хүн ийм л хүн байх ёстой доо гэж хардаг. Тийм болохоор хүүхэд болгонд үлгэр дуурайл болох хүн аав хүн. Би гэртээ орж ирсэн хэвтээд тэгвэл хүүхдүүд хэвчил байна. Би гэртээ орж ирээ хөдөлж байвал хүүхдүүд аав ингээд юм хийгээд байдаг. Ажилдаа явж орчичод юм байна. За амралтын өдрүүд гэвэл зүгээр яг бас нэг хаяа нагаас нэг салхи малхинд гарна л да. Тэгээд амралтын өдрүүд бол яг нэг гэр бүлийн хоолны өдөр гэдэг шүү дээ. Тийм маягаар сайхан хоол моол хийдэг юм байна. Эхнэр хүн гэхэлэр заавал хог шүүртэл хоол хийгээл за тэнд нэг ингээд тогоо шанахтай ингээд дүндан ингээд сууж ах хэрэгтэй биш шүү дээ. Соёлтой байж тарихаа цэвэрлээ. Орчин нөхцөл өөрчлөгдөж байна. Ёс заншлаа бас хайж болохгүй. Бас соёлтой байх үүднээс бие бинийгээ хүндтгэн гэдэг чинь гэр бүлээс л бас эхэлж шүү дээ. Гэр бүлийн харьцаанд ч гэсэн орж эхэлж байна. Гэр бүлийн харьцаанд орсон хүмүүс бие бинийгээ хүндтгэхээс эхэлж байна. Хүндтгэнэ гэдэг чинь тэр нөгөө нэг за одоо нөгөө нэг сайхан хотын соёл гэж яриад эхэлсэнтэй адилхан соёл чинь гэр бүлээс ч эхэлнэ шүү дээ. Чамаар дамжиж соёл чинь хүүхдүүд ч очих байхгүй. Ер нь бол эрчүүдийг эр хүн болгох газар цэргийн албал юм л да. Ер нь өөрийн нөгөө нэг хувийн цэгц гэдэг байна шүү дээ. Тэрийг бол ер нь цэрэгт сургаж шүү дээ. Одоо ингээд нөгөө хувцас авих гэн өлгөн тэгээд гутлаа арчлах захны давуугаа яаж чадах вэ? Ингээл бүх юм хийдэг. Тэгээд ерөнхийдөө соёлжилтын систем гэдэг юм чинь бас л тэмэл байгаа байхгүй. Цэрэгт ороо яаж втэйхэн хураах уу, захны даавуугаа яаж цэвэрхэн байлгах уу, тэгээд цаашлаад гутлаа яаж арчлах уу гэл ингээл дандаа нөгөө нэг цэвэр соёлын юмнууд явна. Дараа нь нөгөө нэг одоо ахмад цолтон хүнийг бас хүндэх гэдэг харьцаа байдаг шүү дээ. Тийм юм чинь хүртэл шүү дээ. Эмоци тоглолт үзсэн. Тэгсэн чи тэр тоглолтын дээр манай таксиг харуулж байгаа. Манай орны таксиг, Монголын таксиг хэлдэгсэн чи явж татв гэ. Одоо соёлыг яаж хэвшүүлэх гэж бодоод байна. Би энийг сонирхоод бүр гайхаад олохгүй байгаа байхгүй. Миний хувьд бол би түрүү хэлжсэн шүү дээ. Би эндээ шаардлагатай байна. Эндээс л би бол хувь бол өөрөөсөө эхэлж ивэл болоо гэж. Өөрөөсөө эхэлчлээ. За би соёлтой юм чи бусны ямар хамаатай гэдэг ингээ яваад тах чинь тэгээд тийм утгатай юм уу? Өөрөөсөө эхэлж болно гэж. Тийм утгатай юм уу? Үнэн биз дээ. Найзуудыгаа хамгийн гол хүрээлэл хамгийн гол нь бас ингээд. Зөвхөн хүрээлэлтэй ингэчүү тэгээ болоо юм уу? Хүрээлэл цаашаа ингээд хараа. Би таныг найз чинь дахиад өөр олон хүмүүс таныг тань шүү дээ. Тэр таныг хүмүүс дахиад өчнөө олон хүмүүс тань шүү дээ. Тэгэхээр ингээл ойр орчинд байгаа ингээд найзуудыгаа ингээл хамгийн гол нь цэвэр цэмцгэр одоо буюу. Гэхдээ тэр чинь багасаа тэгээд яг ингээд сурцсан бол тэр чинь засахад хэцүү шүү дээ. Гэхдээ гэр хорооллын айл болгон гудамж руугаа гаргаж угаац цацдаг айл байхгүй. Би онойлгоод тийм одоо нойл байгаа. Тэрний ягаад тэр задлагчуудыг бас нойлд ашиглаж тэр юунд ашиглаж болохгүй байгаа юм. Угаац засахж байгаа юм. Тэднээс нөгөө нэг бүх юм ингээд задлаад тэр чин дээш нөгөө нэг нойл нөгөө нэг хоримтлагдгүй тийм системийг тавьдаг шүү дээ. Тэрийг бас ашиглах боломжтой. Угаастайгаа цуг тэр хүмүүсээ цуг хасган тий ерөөсө годомж юм. За тэр үнсний асуудал бол айгүй хэцүү. Тэр үнс ч одоо ингэж байгаа байхгүй юу? Хамгийн гол нь зүгээр одоо за гэр хорооллын тэр угаацны асуудлыг яах вэ? За наад үнсний асуудал ч айгүй хүнд байна уу? За наа үнсний асуудлыг чи би дараа нь бас ярих гэж бодож байна. Асуудал угаасаа дулаан байж л та. Би яриад хэлдэг гэж. Байж л та. Угаацны асуудлыг шийдэхэд бол би түрүү хэлчихсэн шүү дээ. За дэд үтсэн шугам хэрэгтэй.
дэд хүчний шугамыг заавал татах хэрэгтэй. Тэгвэл угац тэр нойлын асуудал шийдэгдэнэ. Энэ хоёр ч угаасаа нэг асуудал юм чаа. Ингийн тул бол одоо төр засгал хэрэгтэй. За хамгийн гол нь өнөөдрийн байдлаар татаж чадаагүй тохиолдолд иргэд өөрсдөө ухамсартай байх хэрэгтэй. Угаацаа тий гаргаж цацчаал энэ хэлдгээр 10 айлаа 7 цацж байгаа юм чи би яа дий бэ гэдэг. Тэгээ хойд энэ бараан зах хүнсний зах шүү дээ хүчиж жоогоор зааталцаа одоо наран туул 2 болсон шүү дээ. Тэр чинь хуучин юм төвлөрсөн том зах байхад өө тэр шарил дундуур чинь зүгээр ингээд машин ингээд сүлжиж явсаар хагаад зах руу очдог. Тэр дундуур чинь давхдаг байсан. Тэгээд тэр нохоо шууч нь хүний гар хүл мөл зуугаад хасаанд ороод ирдэг байсан юм. Гүй наад чи яг бодож явдал байхгүй. Тэр угаасаа тэр ойр хувийн айлууд нь бүгд ер нь бол тасцсан юм шиг байна тий. Хүн тэгээ байгаа газар тасдаг шүү. Тэгээд шарлын газар дэрлээд байж байгаа гэдэг. Яг хажуудалд байдаг шүү дээ. Гэр хороол. Тэгэл дундуур нь ингээл явж байгаа. Тэр яг угаасаа зам ерөөсөө дундуур зам. Ер нь одоо тэгээд хажуугаар бахалтай. тэр богдын лүндэн байдаг гэж яадаг юм байлаа. Би бол зүгээр сонсч байсан. Хүрээ газар нь хүрийн газартайгаа нэлж хүүхний толгой, өвгний толгойг мэдэх цагт гэдэг нэг тийм нэг лүндэн байдаг гэж би сонссон. Ер нь одоо тэр нь л болчихж байгаа юм болов гэж бодоод байгаа шүү дээ. Ер нь дээр үн тэр эрдэм чадaltaй тийм хүмүүс ч бас мундаг хэлсэн юм лээ. Тэгэхээр одоо тэр цаг нь л одоо ирсэн юм болов гэж бодоод байгаа юм да. Тэгээ одоо газар нутгийн хэмжээгээ чинь бас одоо биднээс өөрсдөө газар нутгаа биднээс өөрсдөө захиж чадгаа байхад л хүчих гээд шүү дээ. За Улаанбаатар хотын утааг яаж шийдэх вэ? Энэ дэр ганцхан гаргалгаа л надад харагдав. Юу гэхээр тийшээ дулааны хангамж дэд бүтцийн асуудлыг шийд. Өөр асуудал байхгүй барилгажуул. За Батүлийн үед өмнөх засгийн газрын үед гэсэн үг шүү дээ. Засаг дарах байх үед барилгажуулах асуудлыг тавьсан ч за өнөөдрийн хүртэл бол ер нь бол хэрэгжээгүй. За хэрэгжлээ гэхэд нэ за нэг ганц хоёр юмны одоо нэг шав тавьсан уу яасан. Би бол тэгж л хараад байна. За тэр айлуудаас нөгөө газрыг авсан шүү дээ. Газрыг авахдаа яаж авсан бэ гэдэг асуудал бас өнөөдрийн хүртэл бас маргаантай байгаа. Тухайн өрхөд бас мөнгө төргөө аваагүй гэсэн зарим нэг асуудлууд өрнжил байгаа зөндөө байгаа. За нэг иймэрхүү асуудлууд өрнөд байгаа байхгүй. За удааны асуудлыг бол нэг иймэрхүү маягаар шийдэж болно. За тэр богдуулыг цоолох гэдсэн болчих. Гэхдээ богдуулаа цоолохоо боллоо шүү. Болцсон шүү. За энэ хөрснөө бохирдлын асуудал айгүй их хүн дээр тавьж байгаа. Энэ бас дагаж үүнтэй хамт шийдэгдэх байхгүй. Яг тэгвэл нүүр шатаалтын асуудал. Хоёр талаа бодох гэдэг байгаа шүү дээ. Нүүр шатаалтын асуудал, тэр өтгөн шингэний асуудал, угаацсны асуудал гэдэг. Энэ бүх асуудлыг ерөөсөө нэг сумаар хоёр тулаа буудна гэсэн үг. Бүх юмыг бол одоо буудах аргачлалыг гаргаад байна шүү дээ. За тэр хотын соёлын асуудал дээр бол за хувь хүн өөрөөсөө эхэлнэ. Хүмүүс надаас их ороо эхэлнэ. Чамаас их хор эхлэх үү. Би эхлүүлнэ. За тэгэхээр ер нь бол хувь хүний соёлын асуудлаас бусдыг хүндэж байгаа өөрийгөө хүндэх асуудлаас тэр хотын соёл гэж асуудал тавина. Хотын соёл бол уламжлалт дагаж ирээгүй учраас нөгөө хэвшмэл байдлаас за бие биенийг хүндэтгэх энэ үүднээс за хотын харилцааны асуудлаас үүсдэг байхгүй бас. Хотод амьдарч байгаа хүмүүс бие биендээ саатыг учруулахгүй байх. Тэгээд нөгөө нэг за хувь болгон л одоо өөр нэгэн ажлыг хийгээд амьдралаа залгуулахын төлөө гүйж байгаа учраас бие биендээ саатыг болохгүй гэдэг үүднээс энэ асуудлыг өөртөө тавьбал хотын соёл гэж юм чи үүсэх байхгүй. За түүнээс бол хотын соёл гэж юм байд юм дурака гэдэг тархилуун. За 1000 хадаас зоогооч нэмэр байхгүй. Хатаас нэг кондуктор байхдаа нөгөө нэг за урагшлаараа хурдан яваа гэдэг. Би бол ер нь одоо та урагшлаа гэж урам харилдаг гэж байна байхгүй болсон чи ямар ч хэцүү юм бэ гэсэн. Би та нарын одоо энэ ярьж байгаа амьдраас одоо нэг ийм л дүгнэлт хийчихээ сууж байна. Биднээс ийм л юм хийж чадвал та нарын одоо гаргаж байгаа санаа, ярьж байгаа ухтган энэ дээрээс би ийм л юм бодож сууж байна. Тиймээс энийг бол одоо цаашид яаж хэрэгжүүлж болох вэ? За ер нь одоо бас үзэгчд маань бас энд асуудал дээр бас өөрсдөө бас бодож би өнөөдөр яадаг бэлээ. Тэгвэл бас нэг жоохон энэ асуудлаа нэг жоохон засч байгаасаа гэдэг. Ийм ухтгууныг суулгаж чадвал магадгүй бас энэ асуудал шийдэгдчих болов гэж бодоод байна л да. Бас төр засгийн хэмжээнд олон жил ярьлаа штэ. Утаатаа тэмцэж байгаа гэж 20 гаруй жил ярьлаа. Би энэ утаагаа одоо нэг утаатай тэмцэх биш бодит ажил болгоод энэ чинь үг биш үйлдэл болгож хэрэгжүүлж чадвал
Магадгүй өнөөдөр бид бас энэ утаагүй байхч байсан юм билүү. Утаан зарж яана гэл нөгөө элс рүү хийж байгаа ус шиг л ингээл уусгаал байгаад байдаг. Хідэн тэрбумыг цааш нь харуулчихва. Тэр бум хідэн тэрбум төгрөгөөр хоошо баруун зүүн тишээгээ дид бүтц татсан болоод биднээс өнөөдөр ингэж халаглаж суух уу. Өнөөдөр тэр бүрхүү гэдэг нэг сэтгүүч хүүхэн байдаг шүү дээ. Тэр утааны эсрэг аав ээжтэй холбоо гэд ийм байгуулцсан суугаал засгийн газар засаг даргын хамгийн газартай ингээд ацалтаа суугаад байх уу. Ийм асуудал өрнөхгүй шүү дээ. За өнөөдөр утаанаас суулж олон асуудал утаа тэр хөрснөө бохирдол бас давхар яригдах хэвээр. Энэ хоёроос суулж эхийн хевлэдэх ураг өсөлтгүй байна. За тэгээд үргүүдл үсэж ингээд ийм олон юмнууд үсэж штэ. За тэгэл уур нөгөө юу гэдэг ааш тэр чин байна ингээд нэг тийм хөөс юу лээ хүчил төрөгчөн коктейл үү? Хүчил төрөгчөн коктейл гээд тийм уудаг хүмүүс зөнд гогоосаа имлэг дээр очих болгоно та хаана Улаанбаатарт очиж байгаа. За маа энийг уугаарай юу. Чи тулгаа бодолтой. Чи өнөөдөр ийм амар агарын бохирдолтой, хөрснөө бохирдолтой ийм газар ингээд ураг тэгээ явхад эрүүл ураг тээж чадах уу? Энд чинь бас асуудал үүсгэж байгаа үстэй тий. Тэгэхээр энэ асуудлыг шийдэл нь ер нь иргэдээс шалтгаална. Хамгийн нэгдүгüүрт иргэд шүү. Яагаад гэж байна. Яагаад гэвэл иргэдийн ухамсарын асуудал байхгүй юм чинь. Ухамсарын асуудал шүү дээ энэ чинь. Би дугуй шатаах уу эсвэл бол сайжруулсан төлж төлөх үү? Тэр нөгөө сайжруулсан төлсөн шүү дээ. За нүүрснээс чинь тэр хар туулах гэж юм тэр чигээр илэрдэг байхгүй юу? Тийм болохоор нүүрс түүхийн нүүрсийг их шатаагаад байх уу? За тэр нөгөө би хэлээд шүү дээ. Дугуй шатааж байгаа чинь агаар тэгдэнгүүтээ хор тавдар үсгдэг. Тийм нянгууд дээшээ үүсдэг. Нүүрснээс болохоор үнсээр нь болон утаагаар дамжиж агаарт тэгдэж хар туглах үүсдэг байхгүй юу? Ингээд хүний биеийг хордуулах. Хар туглах ямар хортой гэж хамгийн хортой үйлдэл нь за хүүхэд одоо энэ багцуудын биед айгүй хилрээд байна гэдэг ширлэгээр илэрлээ гэдэг шүү дээ. Ирээдүй байхгүй бол Монголын ирээдүйг устгаж гин гэсэн үг байхгүй юу? Насгүйдэлтэй болно. Насчил баг болох байхгүй юу? За тэгээд уураг тэгэл нөгөө генийн сүлжээ мүлжээ бүх юмд л нөлөөлж шүү дээ. Одоо тэр нөгөө утаагүй түлш гэдэг байгаа шүү дээ. Тэр чин нүүрснээс 2 дахин илүү үнэтэй бол яах вэ? Тэрийг авч чадах юм байна, авч чадахгүй юм байна. За наадах чи хоёлаа за өнөөдөр биш дараа нэрээ заа. Ясан дээр бид ч гэсэн Чи өвтөрт марга хугацаа зөндөө бий. Үгүй яасан ч гэсэн нэг пиа уух гэдэг угаасаа мөнгө яаж игээ босгоод ирдэг. Тэгтээ тэгвэл түшээ авч яагаад болох. Тэгвэл их түүгийг хэлж байхдаа би санал нэг шүү. Одоо бүгдээ ингээл Өнөөдөр баярыг үгүйгүй. Баярын өдөр бас нэг жоохон маргаас суурчлаа. Уул баярлах хэвээр өдөр үсттэй. Сайхан одоо гэр орондоо хоол ундаа хийгээд эхнэр хүүхдүүдтэйгээ сайхан баярлаад эр зэргийн баярын өдрийг бас тэмдэглэх хэвээр. Ингэж бүх юм төгжрлээс эхэллээ гэж. Анх танаад бидний яриа бол төгжрлээс эхэлсэн. За тэгсэн чинь ингээд бас олон асуудлыг бас хүндэн тавилаа л да. Гэтэ яагаад гэвэл ярихгүй байгаа зүгээр харгалтай. Тийм яриа маань уушаа өгөөсөө те. Олон сонсоод энийг ухамсарлаасаа ойлгосоо хүн бухимдалтай байдаг. Зарим нэг нь бол яг хоо эднус юу яриад байгаа юм бэ гэж харж аж магадгүй зарим нэг нь нэрээч тийм шүү гэж харддаг. Гэтэ эднусийн яриаг бас эднус бас нэг иймэрхүү юм яриад байгаа юм байна шүү. За бас тусгаж авах хэрэгтэй юм шүү гэж бас ухамсарлаж байгаа хүмүүс бас байгаа бах. Ер нь бол хүн болгон өөр дээрээ тусгаж аваад би ер нь ингээд байдаг бас зөв буруу юм. За гудамжинд явж байгаа хаа муугаас тэг гэждэг. Магадгүй би 6 ингээд үүдээ хараад яриад сууж байгаа юм л тийм ээ. Инх одоо бас зөв буруу юу гэдэг. Тэгвэл яг одоо нөгөө нэг эдрээгийн хэлдгээр за магадгүй тэр нөгөө нэг ийм нөгөө нэг хайстай цэцэрлэг байгуулсан байдаг шүү дээ мод зод тарьсан. Тийшээ ингээд нөлөмчт бол за хамаалах уу. Хүний явгуу хүний зам дээр хүй чүү түу гээл ингээл явчвал эн чинь бас соёлтой ёс мөн үү шүү. Тэгээд нөгөө ханад манадны вирус гэл бас гүйгүй тэрэндээч гол нь шүү дээ. Хамгийн гол нь явгуу хүний зам дээр, цементэн зам дээр тэгчдэг. Энэ асуудал чинь зөв үгүй юу гэдэг л багхгүй. Энэ чинь юм чинь жижиг багаас л хэлдэг шүү дээ. За үг болтож өхөр алдлаа. За та нарт баярлах гэж яарч байгаа шиг байна. Энэ орондоо. За цэргийн баярын өдрөө сайхан тэмдэглээрэй. За сайхан ярил. За баярын мэнд.
За баяраа. За баярын. За хурж ирж сайхан ярилцсанд их баярлалаа. Гөөмж их ярьлаа та. Гөөмөр энэ анх төгжрлээс эхлээд Ер нь ч одоо би нөлөө оройтж байх шиг байна. За. төгжрлээс анх эхлээд За дараа дахиад наад сэдвэр ч юм уу өөр сэдвэр би та нартай дахиад маргана. жагаад нэг гоё. Гэхдээ бас та нарын ингээд та нар чинь залуу улсууд. Тэгэхээр бас залуу улсуудын бас нэг асуудлыг ингээд сонсхолоор бас арай өөр юм аа. Тийм болохоор бас та нартай бас би бас өөрөө бодож магадгүй шүү дээ. Би ч бол одоо бас ахмын наслуугаа явж байгаа одоо 38 таа эхлэр чинь. За дунд нас ч гэдэм үү одоо ийм нас руу явж. Залуучуудтай суугаад ингээд үзэл бодлыг сонсхолоор бас арай өөр юм байна. Та нарын яриан дундаас ер нь ирээдүйд бас ямар гаргалгаа байж болох вэ? За бас юу хийх хэрэгтэй вэ? Олон юмыг бас сонсч болж шүү. Тэгэхээр бас ярихад бас надад бол би бол их дуртай байна. Их урамтай байна. Гэтэ ингээд бөөдөр илүү гоё ярьсан онгод илүү ингээд янз янзын бодлоод ингээд төрөд оонго. Тийм ээ. Тэгэхээр байдлаа ингээд 7 хоногт болцсон. Бүрийгээ 7 хоногт бас дахиад 7 хоногт дахиад өөр сэдвээр Тэгээд өөр сэдвэр хэдүүлээ. Гэхдээ өөр сэдвээр ярихдаа ямар сэдвэр вэ гэдгийг их сайн бодно. За та нарыг хурж ирэхэд дахиад замын төвшил ярихгүй. За ер нь энэ агаарын бохирдлын асуудлыг бол ямар ч гэсэн за иргэдтэй ч гэсэн бас нэлээд сайн тайлбарлчихлаа гэж би бодоод байна. Гэхдээ хүн болгон бас өөрийн ухамсартай шингээж авна биз. Мөн хотын соёлын асуудлаар. За ер нь соёлтой байх гэдэг бол хямсгар байх гэсэн үг биш. Өөр талаар нь бас хүлээж аваарай. Соёл гэдэг бол зөвхөн танаас эхэлж байгаа гэдэг бас иргэд маань ч гэсэн хүлээж авна гэдэгт би бол итгэж байгаа шүү. Ер нь нэг ойр хүрээллийнхэнтэй ч бас хэлээд бас ярилцаа суувал бас зөвтэй сэдв байна. Би ер нь ойрд ингэж хүнтэй бас сайхан ярилцаж ингэж сэтгэлээ онгоодл ярьсангүй. Та нартай ярьсан чи их гоё боллоо шүү. зүгээр. За. Бэлбүү байдлаараа сайхан уулзъя. Тэгээ. Тэгээ. За хөдөлгөө манайхаа. За.